Сайн байцгаана уу? Сонгуулийн сурчлагын туршид Ардчсан намын мэдээллийн албан ёсны их үүсвэр байх олуулаа мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Баано. Хөөе чи яач вэ? Би билетийн кассан дээр байна. Одоо хочлоо. Богоо хараа 10 минутын дараа хөтлөн гээд байна. Хочлоо би урдвч орч идэх үү? Миний богоо явахгүй яарад гэдэг. Очрлсоор хамаг залуу нас дуусчих юм. За яах вэ миний найз дахиад богоо ирнэ шүү дээ. Хөгжлийн гал тэргэндээ амжиж суунаа. Хүн шиг амьдрий, улс шиг хөгжий. Ардчилсан нам. Улсын хурлын сонгуулийн 14-р тойрог буюу Төв аймагт Ардчсан намаас нэр дэвшигч Дорж Өрөв Баярсайхан нар нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч сонгуулийн сурчлагын нээлттэй хийсэн байна. За Төв аймагт нийтдээ 8 намын 12 нэр дэвшигч өрсөлдөж байгаагаас Ардчсан намаас нэр дэвшигчдийн хувьд өнгөрсөн 4 жилийн хугацаанд аймаг орон нутагта шинжилэл хөгжлийн гарцыг хайн ажилласан залуу шин болсон хүчин гэдгээрээ ялгарч байна. Төв аймгийн төв талбайд болсон сонгуулийн сурталчилгааны нээлтийн ажиллагаанд 2 нэр дэвшигчээс гадна улсын хурлд Ардчсан намын бүлгийн дарга улсын их хурлын гишүүн Сайхан Бэлдэг, Ардчсан намын жагсаалтанд бичигдсэн нэр дэвшигч ерөнхийлөгчийн зөвлөх Бацэцэг, нэр дэвшигч Батболд мөн ардын уран зохиолч Пунцгийн Бадарчлан намын дэмжигчид залуусын төлөөлөл оролцсон юм а. Нэр дэвшигч Дорж бүрийн хувьд 2008 онд тус тойрогоос нэр дэвшиж 10.4% саналаар ялагдаж байсан юм. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд тэрээр аймгийнхаа Ардчсан намын даргаар ажиллаж ард иргэдтэйгээ хамгийн ойр байсан гэдэг утгаар нь нутгийн олон энэ удаад түүнд итгэл хүлээлгэхээ хэлж байсан юм а. Ардчсан намын зүгээс орон нутагт хамдаж бол нэлээд их зүйлүүдийг бол мөрийн хөтөлбөртөд тусгасан байгаа. Энэ дотроос Төв аймгийн Ардчсан намын зүгээс урд нь хийж эхэлсэн одоо энэ нь бол олон нийтийн таашаалд нийцсэн хэрэгцээнд нь зөв тохирсон тийм ажлуудыг бол санаачилж оруулсан. Үүний нэг нь 2006 онд бид нар ухтаал цайдам суманд эхлүүлсэн төвлөрсөн халаалтын системийн тухай асуудал байгаа. Энэ асуудлыг бол улс орон даяар бүх сумдад энэ төвлөрсөн халаалтыг хийх тухай санаачлагыг Ардчсан намынхаа мөрийн хөтөлбөрт тусгаж оруулж өгсөн. Мөн түүнчлэн татварын тухай асуудлуудыг бид бас ярьж энийг оруулсан байна. Эрүүлжийн Монгол хүн, эрдэм боловсролтой Монгол хүн, эрх чөлөөтэй Монгол хүн, ажил орлоготой Монгол хүн, аюулгүй орчинд амьдардаг Монгол хүн гэсэн 5 чиглэлээр ажиллаж байгаа. Энэ мөрийн хөтөлбөрийн хүрээнд бол Төв аймагт бол үнэхээр ядуурл ажилгүйд маш их байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд өнөөдөр уул уурхайн салбар дээр манай улс одоо 17.3% хөгжилтэй гэж харагдаж байгаа боловч энэ хөгжилд яг иргэн доржийн гэрийн босгоор халахгүй байна. Үнэхээр улсаар хөгжиж байгаа юм бол тэр улсад амьдарч байгаа ард иргэдийн амьдрал хөө дэвшлэх ёстой. Энэ байдлаар нэгэн тулж авах хэрэг. Төв аймгийн хувьд өнгөрсөн хугацаанд ганцхан нам засаглаж байсан. Хэдийгээр Улаанбаатар хоттой ойрхон ч хөгжлөөс хоцорч хүн ам нь нийслэл хотоо бараадсан эмгэнэлт дүр зургийг энэ удаад өөрчлөх хүчин нь Ардчсан нам байна гэдэгт итгэж байгаа хүмүүс олон байлаа. Яг ингэ намчрахгүй гэж зүгээр ер нь иргэний хувьд хэлэхэд байна шүү дээ. Яаж хөгжинэ гэж бодсон юм? Ямар ирээдүйд Монгол улсыг хүргэн аваачна гэж бодсон юм? Тэр ажлын хийлгэмээр байна. Ардчил эхэлсэн 22 жил 1-4 жилийг л их сургууль ерөөсөө ардчилсан нам төр барьсангүй шүү дээ. Тийм учраас тэр ямар санаа сэтгэлийг эхэлж хэрэгжүүлсэн тэрний ажлын хийлгэмээр байна. Тийм учраас ардчилсан намын дээр нь ардчилсан намаас нэр дэвшиж байгаа энэ залуучуудыг дэмжээсэй. Үзмээр байна. Хүн шиг амьдарч улс шиг хөгжихийн төлөө энэ удаад ардчлал ялах ёстой хэмээн тус нутгийнхан үзэж байна. Тиймээс тус аймагт нэр дэвшиж Дорж Өрөв Баярсайхан нарыг энэ удаад Төв сайхан нутгийнхан дэмжинэ гэдгээ илэрхийлж байлаа. Улсын хурлын сонгуулийн 13-р тойрог буюу Сэлэнг аймагт Ардчсан намаас нэр дэвшигч Баяр цогточир нар сонгуулийн сурчлагын нээлттэй хийж эрэг сонгогчтойгоо уулзаж явна. За тэд зүүн хараа, баруун хараа түнхэл тосгонд иргэд сонгогчтой уулзжээ. Сэлэнг аймгийн улсын хурлын сонгуулийн 13-р тойрог нь 17 сум 4 тосгонтой хүн амын төвлөрлөгтэй манай улсын томоохон тойргийн нэг. Зарим томоохон сумд нь аймгийн төвөөс ч олон хүн амтай суурин төврөл ихтэй аймаг. Иймээс өнгөрсөн сарын 30-наас эхлэн Сүхбаатар сумаас сонгуулийн судалгаагаа эхэлсэн нэр дэвшигчид зүүн хараа, баруун хараа хөтөл зэрэг томоохон сум сурингуудад сонгуулийн нээлттэй хийгээд байна. Өнөөдөр цуглаанд ирсэн хүмүүс бол Ардчсан нам одоо ялах ёстой, Ардчсан намын ялах ёстой цаг хугацаанд болсон. За тэр үедээ л одоо өөр намын тийм ээ ардын намын гишүүд төртлөөрөөд одоо би бол хэдийгээр өөр намынх ч гэсэн энэ залуучуудаа сайн мэдгийн хувьд одоо дэмжиж ажиллана гэдэг ингээд санс сэтгэл илэрхийлээд сайхан халуун дулаанаар ингэж хүлээж авч байна. Энэ бол биднийг бол цаашдаа маш их
хариуцлага маш их итгэл хүлээлгэж байгаа. Ер нь манай сэлэнгчүүд бол бүхэлдээ ер нь ардчлалыг дэмждэг. Ардчлал намд өгжсэн санал нь бол байнга одоо өндөр байдаг ийм ард түмэн. Энэ хэмжээгээр ч гэсэн бидний хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээнд бас сэлэнг нутгийн хүн зооны бас ажил амьдралд нь сайнаар нөлөөлсөн ийм шийдвэрүүд гардаг. Тэрнийхээ үр дүнгч манай сэлэнгчүүд бас хүртдэг. 12 жилийн хугацаанд бас буцаж аймаг орон нутгтаа бас хувийн хөвшилд ажиллаа, хувийн хөрөнгө оруулалтуудыг хийлээ. Аймгийнхаа хурлын байгууллагт одоо их хурлын гишүүн байсан ч гэсэн хурлынхаа байгууллага сонгогдож одоо орон нутгийнхаа иргэдийн төлөөлөл болж ажиллаа. Мөн орон нутгийнхаа намын байгууллагыг бэхжүүлэх, намынхаа байгууллагыг удирдах юм ажлыг энэ өнгөрсөн хугацаанд хийж ажиллаа. Тэгээд нас маань одоо их улс төрд буцаж орох цаг ирлээ гэж би дахин их хурлд нэр дэвшиж их улс төр рүү орё гэж ингэж шийдэж ингэж зориулсан. Энийг маань сэлэнгчүүд маань бас халуун дотн хүлээж авч намайг дэмжиж байгаа их баяртай байна. За тэд сонгуулийн нээлттэй хийх ямтаар иргэд сонгогчтойгоо уулзалт хийж байна. Бидний хил занснаар зүүн хараа, баруун хараа хөтөл хотууд нь манай улсын хамгийн их том сумдын нэг. За эдгээр томоохон суйрангуудын хувьд дид үтц, зам харилцаа сайн хөгжиж, хотын цаа дуустай болох хүн амын эрүүл мэнд ажилтгууд архитектгээд шийдвэрлэх нийгмийн олон асуудал байгааг иргэд онцолж байлаа. Чухам төрийн бодлогын зөв гарцыг нээж өгч чадвал аймаг орон маань хөгжих, улстай жишг аймаг болох боломж бололцоо ихтэй. Энэхүү хөгжлийн түүчээр мэдээж төр түвшилцэх эрхэм түвшээд маань гэдгийг нутгийн иргэд улс төвээр илэрхийлж байна. За түүнчлэн Сэлэнг аймагт Монгол Ардын нам тасралтгүй ноёлж ирсэн бөгөөд намаар гадуурхах үзэгдэл газар авч байгааг ихэд шүүмжилж энэ удаагийн сонгуулиар ардсан нам ялтай агуул шинжлэлийн ур амьсгал орж ирнэ гэсэн итгэлийг Сэлэнг аймгийн олон иргэд илэрхийлж байна. Улсын хурлын сонгуулийн Дархан ул аймгийн 19 дугаар тойрогт ардсан намаас нэр дэвшигч Гант Тулга Мөнхтэй нар сонгуулийн сурталчилгааны нээлттэй хийсэн байна. За нээлтийн ёслолд нь улсын хурлын гишүүн Инх болд Эрдэнэ нар оролцож нэр дэвшигчтэй дэмжлээ. Улсын хурлын сонгуульд Дархан ул аймгийн 19 дугаар тойрогт ардсан намаас нэр дэвшигч улсын хурлын гишүүн Асан Мөнхтуя, ардсан намын үндэсний зөвлөх хорооны гишүүн Гантлага нар сонгуулийн нээлттэй хийж иргэд сонгогчтойгоо уулзлаа. Орон нутгаа бүхнээс илүү мэдих бүтээлч сэтгэлгээтэй залуу хатан ухаантай бүсгүй хүнээ дэмжицгээе гэсэн уриандаар дарханчууд нэгдсэн байна. Нээлтийн үеэр нэгэн сонирхолтой арга хэмжээ босноор нэр дэвшигчид иргэдтэй ихтгэлцлийн гэрээ байгуулсан явдал байлаа. Энэ үеэр нэр дэвшигч Гантлага залуус бидэнд сайхан ирээдүй бий. Тиймээс бид сонголтоо зөв хийх хэрэгтэй гэдгийг онцолж залуусаа сонгуульд идэвхтэй оролцохыг уриалсан байна. Миний дархан хэмээх сүлд дуутай болсон дарханчууд шинэхэн сүлд дугаараа нээлтийн ажиллагаагаа өндөрлөө. Би ажил хийж мөнгө олдог. Гэхдээ хэрэгцээнд минь хангалттай хүрдэггүй. Цэвэр агаартай цэвэрхэн хотод төрөөсөө хамааралгүй өөрөөрөө амьдардаг шударга нийгмийг байгуулна гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ агаар нь бохор, авилгалаар дүүрэн, хот маань хогтой, газар нь гадаад одод зарагдсан улсад би амьдардаг. Бидний өмсдөг дийлэх хятад хувцс гэж заасан дээр бүтгсэн гэсэн. Гэхдээ дийл нь яг дотор нь байгаа монгол хүнийг бүтгэж чадахгүй. Гүн ухааныг судлаагүй. Хүн ухаанаа гээгээгүй монгол хүний удам бий. Уртын дунд уярдагч, рок сонсох дуртай, наадмын барилдаанд хөөрдөгч, хөл бөмбөгт хорхоотой, одоохондоо чадахгүй гэсэн айдсын минь дарж, олимпийн амгуу төрсөнд би баярлдаг. Утаатай, соёлгүй хот гэж харахаасаа илүү Улаанбаатар минь миний нутаг их залуус олон байдаг гэдэгт би итгэдэг. Багын найзуудын ихэнх нь гадагшаа гарсан ч би тэднийг эргэж ирээд ихийг бүтээн гэдгийг мэдэж санал худалдаж авах гэсэн лөөрчнээс сохор зоосч гордохгүй залуус сайхан ирээдүйн төлөө хідэн зуугаараа нэгдэж ам зүрбэл гар зүрдгөн болж амт нөхөд ах дүүс болж байна. Амлсан мөнгөний өмнө алгаан тусаж хүлээх биш. Ажиллаа хийгээд орлогон олдог, авилга өгөхгүй, айн хаюулгүй, хүнтэйгэн газартайгаа хүндишгүй тэр эрхтэйгээ хүн шиг амьдч улс шиг хөгжгийг би хүсэж байна. Энд эцтэй, эзэн нь ирээдүйтэй, ирээдүйн гэрэлтэй. Намайг амрагдаг. Нэр минь Монгол, дүр минь Монгол, цус минь Монгол, цэс минь Монгол. Эх орон гэдэг эрдэнийн 6 үсэг элэгдэж дуусхийн цагт би дуусна. Би Монгол хөө. Хэрхэм үзэгчдээ ардсан намын сонгуулийн үеийн мэдээллийн албан ёсны их үүсвэр олуулаа мэдээллийн хөтөлбөр зочны цагаараа үргэлжилж байна. Тэгэхээр Батбол докторийн тухайд Монгол хүн 2020 гэсэн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Тэгэхээр энэ удаагийн ардсан намын одоо сонгуульд баримталж байгаа мөрийн хөтөлбөр, Монгол хүн мөрийн хөтөлбөрийг бас одоо босруулсан гэж ойлгож байна. Тэгэхээр энэ удаагийн одоо ардсан намын сонгуульд оролцож байгаа Монгол хүн хөтөлбөрийн тухайд. За тэгье. За үзэгчдийнхээ энэ оройн амгалан гэрээ. Тэгэхээр Монгол хүн 2020 хөтөлбөр бол маш их одоо ажил хэрэг, нүсэр их одоо хэлэлцүүлгийн үр дүнд боссон. Одоо энэ хөтөлбөрийн гол амин чухал одоо санаа нь бол Монгол хүний өмнө тулгамдсан ямар асуудал байна вэ?
хүнээ хөгжүүлэхэд одоо юу хэрэгтэй байна вэ? Иргэдийн өмнө ямар бэрхшээл байна вэ гэдгийг бол одоо 21 аймаг 330 сум нийслэлийн 9 дүүрэг хороодод бол хилцүүлэг хийж босгож ирсэн юм а. Энэ үндсэн дээрээ бид нэр 2011 оны сүүлээс 12 оны их хүртэл одоо 20 хүнтэй ажлын баг сууж энэ бүх хилцүүлгийн тайлангуудыг нэгтгэж тэгээд одоо онш тавьсан гэж хэлж үзэж байгаа. Монгол хүний хөгжил өнөөдөр юу саад болж байна? Өнөөдөр манай ард иргэдийн өмнө ямар тулгымцсан асуудлууд байна? Энийг 5 чиглэлээр боловсрол, эрүүл мэнд, хүний амьдрах орчин, за ажил хөдөлмөр эрхлэлт, за тэгээ хүний эрх хэрэгжүүлээний асуудал гэсэн. Энэ 5 чиглэлээр одоо нүсрэх хилцүүлэг өрнүүлж гарч ирсэн. Ерөөсөө Монгол улс чинь маш олон хөтөлбөр хэрэгжүүлж лтэй. Энэ одоо нэн шинэ үеийн түүх гэх юм 20 дугаар зуунаас эхлээд тэгвэл яг хүн рүүгээ хандсан ийм хөтөлбөр бол үнэхээр байгаагүй юм билээ. Ерөөсөө социализмын үед буюу одоо бидний амьдарч ирсэн энэ нийгэмд бол хүн бол өөрөө төрийн машины эрэг шураг тийм ээ. За мал мэндүү газар тариалан их хүүхээс биш таны хүүхэд яаж байна? Таны эрүүл мэнд яаж байна гэж үнэхээр төр засаг анхаардаггүй байсан. Энэ ч гэсэн төр засгийн бодлого суудаггүй байсан байхгүй юу? Тэгэхээр өнөөдөр Монгол улсад маш их одоо эрдэс баялаг эрчим одоо эрдэнсийн үүд нээгдлээ тийм ээ. Энэндээ Монгол хүн эзэн болно гэхэд өөрөө чадвартай, эрүүл, боловсралтай, эрдэм мэдлэгтэй тийм ээ. Ийм байж энэ баялагийнхаа эзэн болд юм байна л да. Тэгээ энэ утгаар нь аваад үзэхээр Монголын энэ баялаг чинь хэрвээ эзэн болсон бид нар өөрсдөө хөгжилгүй юм бол бид нар өөрсдөө өрсөлдөх чадваргүй юм бол одоо энийхээ эзэн болоход хэцүү юм аа. Тийм учраас бид нар Монгол хүн бол Монгол газар дээрээ сайхан амьдрах ёстой. Энийний тулд бол хүний хөгжүүлэх шаардлагатай байна гэж ингэж үзсэн юм аа. Тэгэхээр таны тухайд бас биолог, байгаль орчны чиглэлийн хүн. Тэгэхээр энэ бас чиглэлээр юу тусгуулж яг юу суусан байгаа байг мөрөдлөөр. Тийм. Тэгэхээр Монгол хүн 2020 хөтөлбөрийн хилцүүлэг хийгээд явж байхад одоо их тулгамдсан асуудал бол тэр аюулгүй орчинтой Монгол хүн гэдэг дээр байгаль орчны асуудлаас. За би жишээ болгож хэлэхэд өмнө нь бол бид нэр зүгээр хин дуртай нь бараг шахуу лиценз олгоод хаа дуртай газараа уул уурхай хийдэг байсан. Одоо манай Монгол хүн 2020 энэ хөтөлбөрт болоод энэ манай намын мөрийн хөтөлбөрт болохоор бол зөвхөн төрийн зөвшөөрсөн газар л уул уурхай эрхэлж болохоор заагдсан байгаа. Тэгэхээр өмнө нь бол энд болохгүй өөр газар болно гэдэг байсан бол одоо бол зөвхөн тэнд л болно. Хаана тэр одоо төр зөвшөөрсөн байдгийг тэнд л уул уурхай эрхэлж болно. Тэгэхээр бол одоо манай иргэд бас айлтгүй байж болно. Өнөөдөр нэг өглөө босготол малын бэлчээр нь үлжээн бол ингээд уул уурхай эдлбэр болцсон. Маргааш нь хөөгдөж байгаа жишээний асуудал бол үнэхээр тулгымцсан асуудал болсон байсан. За энэ мэтчлэн тэгээд байгаль орчны асуудал их байна. Яриад аваа тий. Хамгийн гол нь та бас сүүлийн үед яриад байгаа. Ерөнхийдөө манай усад яригдаг болсон цөмийн хог хаягдлын асуудал тий. Энэ талаар бас нэлээд тодорхой зүйл залтууд байгаа гэж ойлгож байна. Тийм. Ер нь бол яг намын мөрийн хөтөлбөр дотор бол цөмийн хаягдал бослохыг бол хатуу хариул ингэ заасан байгаа. Бид бодлогын хүрээнд бол ер нь бол ардчилсан нам цөмийн энергиэс татгалзах энэ салбар руу бол хэлэх юм бол бид нэр бол бодлого чиглэгдэнэ гэж ойлгож байгаа. Бид энэ асуудлаар бас нэлээд нарийн ярьсан байгаа. Тэр үтгий бол манай намын мөрийн хөтөлбөр дотор бол уран гэсэн үг байхгүй байгаа. Тэгэхээр энэ цаашдаа бол Монгол улс энэ одоо ашигтай юм шиг боловч аюултай энэ бизнесээс энэ аюултай энэ одоо оролдлогоос бол ангид байх талаар бол намын мөрийн хөтөлбөрт орсон байгаа. Ер нь бол Монгол улс өөрөө байгалийн гасар их баялагтай эрчим хүч гаргаж авах маш олон боломж байдаг. Тэгсэн мөртлөө хамгийн аюултай, хамгийн болдгүйг нь сонгож аваад байгаад бол иргэд болоод энэ иргэний нийгмийн байгууллагууд асар их дүүцэж байгаа. Энийг одоо төр засгийн ялангуяа засгийн газрын одоо энэ ардын намын нөхдүүдийн одоо оролцоотойгоор гадаад дотоодод янз бүрийн гэрээ хэлцээр хийсэн гэсэн энэ одоо мэдээллүүд бол олон улсын хэвлэлүүдээр маш олон гарсан. Бид нэр энэ талаар бол байнга шаардлага тавьж энэ юм ил болгооч гэдэг асуудлыг байнга тавьсан байгаа. Ийм болоогүй гэж хариулж байгаа. Гэвч одоо гадна дотноос ирж байгаа мэдээллүүд бол бас энэ бол туйлын эргэлзээтэй байгаамаа. Тэгэхээр энэ асуудлаар бас одоо хэн одоо ямар асуудлыг хөндөд юу болгосон бэ гэдэг талаар бол цаг хугацаа бас харуулах байх гэж бодож байгаа. За баярлалаа. Хэрхэн үзэгчтэй олгуулаа мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Одоо та бүхэндээ улсын хурлын сонгуульд ардсан намаас нийслэл нэр дэвшигчдийн тухай мэдээлэлээс хүргэе. Сонгон найрхан дүүрэгт нэр дэвшигч Эрхэнбаяр Эрдэнэчимэг Ган болднаар сонгон найрхан дүүргийн 22 дугаар хорооны иргэн сонгогчтойгоо өчтөр орой уулзжээ.
Улсын их хурлын сонгуулийн 26 дугаар тойрог буюу сонгон хайрхан дүүрэгт ардчилсан намаас нэр дэвшигч Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвлөх сонгон хайрхан дүүргийн ардчилсан намын дарга Ломбын Эрхэнбаяр, Монс группийн дэд ерөнхийлөгч Лувсангийн Эрдэнэчимэг, нийслэлийн засаг даргын орлогч Даваад Оржийн Гамболд, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 25 дугаар тойрогт нэр дэвшигч Баатрын Мөнх гэрэл нар иргэд сонгогчтойгоо уулзлаа. Тус хорооны иргэд тулгамдаад буй асуудлаа элен далангүй ярилцаж нэр дэвшигчтэй санал бодлоо солилцсон юм. Иргэд 32 дугаар хороонд өрхийн эмнэлэг сургууль цэцэрлэг 87 айлын тог цахилгаан хүүхэд тоглох тоглоомын газар мөн хогны асуудлыг онцгойлон дурдж байсан юм а. Тоггүй лаасаагаад гал түлээд 21-р зуунд амьдарч бид нар болох юм уу? Орон нутагт ирхийн өгнөө. Хорооны засаг дарга юу ч хийдгүй, юу ч мэддэггүй. Хогоо цэвэрлэхээ мэддэггүй. Хаана архины дэлгүүр байхын эрхийг мэддэггүй. Бүх эрхүүдийн нийслэлээр төвлөрүүлсэн. Энэ байдлыг задланаа. Эмээлтийнхэндээ нэгдүгээрт баяр хүргэх ёстой юм. Шинэ бодлогыг дэмжиж ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зүйлийг хэрэгжүүлэхийн төлөө энэ эмээлтчүүдэд сайн сайхныг хүсье. Ардчилсан намыг багаар нь дэмжиж өгөх юм бол одоо хамтаараа хүчтэй гараад ирэх юм бол энэ бүх асуудал шийдэгдэнэ гэж бодож байна. Нэг бариулаад үз. Шийдвэрийг яаж гаргахыг хараад үз. Цаашдаа харж чадах ба чадах итгэдэг чинь хүлээж чадна. Даах чадах гэсэн ийм иргэний зоригтой ийм их оронч улсууд манай энэ нэрээ дэвшүүлсэн байгаад их баяртай байна. Ардчилсан намыг бол одоо төрийн эрх бариулах цаг нь болсон. Улс орноо зөв чигт залж шудраг хариуцлагатай нэмийг бий болгох, байгалийн баялгаа зөв хуваарлах, иргэний орлоготой боловсралтай болгож тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллана гэдгээ онцлон хэллээ. Сүхбаатар дүүрэгт ардчилсан намаас нэр дэвшигч улсын их хурлын гишүүн Луу Ган Төмөр өчигдөр Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургууль 51-р цэцэрлэгт ажилласан байна. Сүхбаатар дүүрэгт 2 дахь удаага нэр дэвшиж байгаа улсын их хурлын гишүүн Ган Төмөр тойргийнхаа сургууль цэцэрлэгт ажиллалаа. Тэрээр өнгөрсөн хугацаанд дүүргийнхаа 15 сургууль 26 цэцэрлэгийг интернетэд бүрэн холбох, тоног төхөөрөмж суулгах ажлыг эхлүүлсэн юм а. Түүний санаачилсан энэхүү ажлын хүрээнд 15 сургууль 26 цэцэрлэгийг интернетэд бүрэн холбох, утасгүй интернетийн орчинд бүрдүүлэхэд улсын төсвөөс 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргажээ. Өчигдөр эхний сургууль цэцэрлэгийг интернетэд бүрэн холбосон бөгөөд эх 8 дугаар сард Багтаан дүүргийн нийт сургууль цэцэрлэгийг интернетэд бүрэн холбох юм байна. Ардчилсан залуучуудын холбооноос цахим ертөнцийг ашиглаад гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудаа зориулан цахим арчил онлайн хилцүүлгийг цувралаар зохион байгуулж байгаа билээ. За тус хилцүүлгийн 3 дахь дугаар нь амжилттай боллоо. Өнөөдөр манай улсын нийт хүн амын 30 гаруй хувь нь гадаад улс оронд ажиллаж амьдардаг. Тэднээс 200 мянган интернетийн байнгын хэрэглэгч гэсэн судалгаа бий. Тэдэнд тусгайлан зориулсан онлайн хилцүүлгийг ардчилсан залуучдын холбооноос энэ сарын 2-оос эхлэн цахим арчил нэртэйгээр амжилттай зохион байгуулж байгаа. Хилцүүлгийн гол зорилго нь улс орны цаашдын хөгжилд тулгамдж байгаа асуудлуудын талаар гадаад амьдарч байгаа монголчуудтайгаа санал бодлоо солилцох, мөн тэдэнд ямар саад бишээлтэй асуудлууд байгааг олон нийтэд хүргэх явдал юм. Мөн үүний зэрэгцээ арчлын үнд зүйлсийг залуучуудаа түгээн дэлгэрүүлэхэд оршиж байгаа. Цахим хилцүүлэг нь улсын их хурлд гарсан намын бүлгийн гишүүд болон гадаад амьдарч байгаа монголчуудыг оролцуулсан хилцүүлэг гэсэн хоёр төрлөөр явагдаж байна. Хамгийн чухал үр дүн юу вэ гэхээр хамгийн бага зардлаар цаг хугацаа хэмнэсэн яг өөрийнхөө байгаа объект дээрээс тийм ээ өөрийнхөө ажлын байрнаас одоо энэ интернетээр дамжуулаад өөрийнхөө байр суурийг илэрхийлээ сонирхсан асуултанд хариулт аваад тэгээ бас энэ дээр бас нэг өөрийн гэсэн чиглэлтэй болно гэдэг бол их чухал юм. Тэгэхээр хамгийн үр дүнтэй хамгийн чухал хилцүүлэг бол энд юм байна гэдгийг ойлголоо. Захим арчлалын Япон бүгд найрамдах солонгос улсад ажиллаж амьдарч байгаа иргэдтэй хийсэн хилцүүлэгт улсын их хурлын гишүүн Тэмүүжин оролцсон бол холбооны бүгд найрамдах Герман улс Чехад амьдарч байгаа иргэдтэй ардчилсан намын үндэсний зөвлөлт хорооны гишүүн Гамболд уулзлаа. Харин уржигдэр Америк нэгдсэн улсад амьдарч байгаа иргэдтэй уулзах онлайн хилцүүлэгт улсын их хурлын гишүүн Зандаугийн их болд оролцож санал бодлоо солилцсон байна. Эдгээр хилцүүлгүүдэд давхарцсан тоогоор нийтдээ 57 гаруй мянган иргэд залуучууд оролцож улс оронд тулгамдж байгаа асуудлууд болон залуучуудын хөгжлийн асуудлаар онлайнаар харилцан ярилцаж санал бодлоо хуваалцсан юм. Дараагийн цахим арчлалын хойморт ардчилсан намын дарга Алтан Хуйг, улсын их хурлын гишүүн Гончиг Дорж Сайхан Бэлэг, улсын их хурлд ардчилсан намаас нэр дэвшигч Оюун Дарнаар оролцож гадаадд сууч ажиллаж амьдарч байгаа иргэдтэйгээ уулзах юм. Иргэд сонгогчид та бүхэн идэвхтэй оролцоорой. Хүн шиг амьдрий, улс шиг хөгжий. Олуулаа мэдээллийн хөтөлбөр энэ удаагийн дугаараа өндөрлөж байна. Маргааш уулзтлаа. Баяртай.